юм бол саяны одоо утастайгаа биш компьютер утас хоёроо холбонгуудаа аппликейшн дээр утасны аппликейшн дээр харагддаг байдал та нарт харагдаж байна гэсэн үг байхгүй юу манайхан за. Тэгэд энэ курсор байгаа яг энэ хэсэг бол би утасыгаа шууд холбогдсон байгаа байдаг шүү манайхан. Бүр томоор харагддаг юм байна. Утас юм жижигхэн харагддаг юм байна. За. Тэгэд энэ дээд тал дээр нь search хийгээд нь курсор байгаа хэсэг харагдаж байна уу? За нийт одоогийн байдлаар энэ одоо аппликейшн дээр 340,459 гоо сайхны бүтээгдэхүүний бүртгэл хийгдсэн байт юм байна. 8,487,113 ревю бүртгэгдсэн байна. Вау. Миний мэдж байхад 200 хэдэн мянга гэснээс хойш тэрнээс хойш бүр хэдэн 100 мянга нэмэгдсэн юм бэ? Бурхан минь. За. Тэгээ энэ дээр бид нар search хэсэг рүү ороод утас дээр татнаас чав search дээр нь gem гэж бичиж болоо манайхан. Англи хэлмэлээр өөр олон юмэр одоо солонгос хэлээр дээр бичих шаардлагагүй. Тэгээ gem гээд search хийнгүүт хардаа gem-ад одоо сая тэ орж ирсэн манай нарны exogenum тэ exogenum бэ мэдж байгаа манай нарны тос BB крем gem-агийн сая тэжээлийн тос нь байна, Gemma-гийн recovery serum байна. Тэр энэ нийт 45 төрлийн бүтээгдэхүүн Gemma-гийн нэрээр орж ирж бүртгэгдсэн байгаа юм. За тэрийг хэдүүлээ бүр хамтдаа доош нь гүйлгээ хараад ах юм. За энэ чи яаш доош ингэж гүхэн. Битгий алгуулчаарай. Нэг бүтээгдэхүүн тэгээ химийн хоргоогүй оруулсан юм уу? За хийж байгаа юм уу? Энд оруулснараа тухайн бүтээгдэхүүн илүү одоо өндөр юутай болж ин гэсэн үг шүү дээ. Рейтингтэй болж ин гэсэн үг байхгүй. Хэрвээ энд ороогүй байх юм бол хүмүүс авч хэлэлцэхгүй байх нь шүү дээ. Солонгосчууд ядангуяа. Тэр энэ чинь солонгос хүмүүсийн л ашигладаг үндсэн гоо сайхны номер 1 аппликейшн гэж шүү дээ. Тэр энд орсон байна гэдэг нь солонгос хүмүүсийн худалдаа авалтанд маш чухал одоо болдог гэсэн үг байхгүй юу? За бид нэр хамгийн дээр байгаа Nexogenum миг хэдүүлээ хамтдаа харъя л та. За нэг доош нь гүйлэхээр одоо яаж гүйлэх? Ингэх юм байна. За тухайн бүтээгдэхүүний одоо хэдэн килограмм, хэдэн одоо миллиграмтай за essence sample serum гэдэг ингээд тухайн бүтээгдэхүүний юм дээр орж ирж байгаа. Биднэрт ингээ хамгийн түрүүнд хүмүүст харуулхад хамгийн чухал хэсэг юу вэ гэдэг дээр энэ хэсгийг та нар ажилдаа нэлээд сайн ашиглана гэсэн үг байхгүй юу? Нэг жоохон бүтээгдэхүүний нэрийг хийгээд саяны зургийг хэдүүлээ харж мэдэн ш. Зургаар нь дараад орлоо. Зургаар нь дарж орчоод энэ нөгөө нэг хүний биед хортой 20 гэж байгаа энэ 20 гингүүтээ энэ зураас дарсан хэсэг байгаас манайхан тэгэхээр exogenum бол ямар ч химийн хортой зүйлийн хүний биед хортой найрлага нэг ч ороогүй байна гэсэн үг байхгүй. Гэхдээ энэ одоо 20 дундаас тухайн бүтээгдэхүүнд 2-оос 3 ер нь 5 хүртэлх орсон байх юм бол яах вэ дажгүй гэж үздэг юм бэ нэлээ манайхан. Заяа. Тэнгүүт энд 20 одоо хүний биед хортойгоос нэг нь ч ороогүй exogenum тий. Нийт exogenum 13 төрлийн одоо овц найрлагыг өөртөө агуулсан бүтээгдэхүүн байна гэдгийг хэдүүлээ энэ аппликейшнээр ороод харж ин гэсэн үг. За тэгээд одоо энэ бүтээгдэхүүнийг окей. Арсыг маш сайн чигээр хангаж өгдөг тий. Ахаад арсыг яах нь чигээ алдахгүй байхаар ингэж блок хийж өгдөг гэсэн хоёр онцлог бол энэ одоо exogenum-ны онцлог байна л да. Гэт ингээд энэ хідэн цэнхэр юмыг хараад энэ хідэн зураасыг хараад уншиж чадах юм бол хэдүүлээ окей. За тэгэд энийг хэрэгэлсэн хүмүүсийн ревю тэ энэ доор нь ингээд өргөддөг гэсэн үг. Маш их ревю тэ маш их ревю бид нэр одоо унших боломжтой болчихно гэсэн үг байхгүй юу? За тэгвэл дараа нь сая орж ирсэн Gemma-гийн BB крем байгаа. За BB кремийг хэдүүлээ ороо харъя л да. Окей. За. Бремши бам гэж. За BB крем дээр хардаа нийт 80 төрлийн одоо орц найрлага орсон манайха 80 штэ. Асар үнэтэй их орц найрлага орсон байгаа хгүй юу. За тэн дундаас хүний биед ингээд
байж болохгүй одоо ер нь 20 төрлийн зүйл 20-лоо орсон байвал эн чинь нэлээд хортой болох гэдэг шүү дээ. Тэгэхэд BB кремд энэ 20-оос 4 нь орсон гэж үзэх юм байна манайхан. За тэгээд ямар арьсан тохиромжтой вэ гэдэг дээр энэ доотлын арьсных нь ингээ үзүүлэлтийг харуулж байгаа юу. За арьсны чигийг, арьснаас чиг алдагдлыг хамгаалж өгөөд, арьсны чиг алдагдлан дээр блок хийж өгөөд, за нарнаас хамгаалж өгөөд гэд ингээд бүтээгдэхүүнийхээ ерөнхийг нь хараад, за харах юм бол ийм хуурай эмзэг арьстай хүмүүстэд нар бол бүр илүү одоо сайн гэд ингээд энэ дүгнсэн байгаа. Тэгэхээр энэ дүгнэлт маш ерөнхий хэрнээ маш чухал дүгнэлт гэсэн үг. Эднэрийг хэдүүлээ одоо хүмүүст харуулна байх нь тий. За одоо нарын тосон дээр хэдүүлээ дараад ороод үзье. Сая BB крем харсан нарны тос. Окей. За нарны тосны зургийг хэдүүлээ дагаал дараал орчих нь шүү дээ. За савлгаа энэ төр нь бол хэдүүлээ окей ойлгомжтой. Гоё. За нийт нарын тосон дээр бол 57 төрлийн орц найрлагыг бол энд оруулсан байна гэж тэмдэглэсэн байна. За хүний биед одоо юу гэдэг юм гоо сайхны бүтээгдэхүүнд хоригдсан 20 одоо заалтаас бас нэгэн ч ороогүй одоо 100% эко гэдгийг бол эндээс бид нар харж болчихно гэсэн үг байхгүй юу. За арьсны хувьд ч гэсэн арьсанд маш олон үйлчлэгээтэй 4-5 вон үйлчлэгээ зэрэг одоо агуулж чадж байгаа. За мөгжог самбуу гэх юм бол зорилттой арьсны одоо хүрх хэсэг гэсэн үг байхгүй. Ахаад одоо эмзэг арьсанд, хуурай арьсанд манайхаа маш гоё одоо зөгчнө гэвэл бусад бүх арьсан ч гэсэндээ болно гэж үзэж байгаа. Тэгэд энэ BB крем ер нь 7 сет өөрөө бүх арьсанд зориулсан гэдэг одоо нэртэйгээр орж иж байгаа шүү дээ манайхаа. Тэр энэ бүх арьс гэдэг нь хамгийн эмзэг сэдв нь хамгийн одоо асуудалтай хэсэг нь одоо эмзэг арьстай хүмүүс тэр хүмүүс ч гэсэн тохирж орж иж байгаа бол энэ өөрөө окей байх нь байна л да. За Sika Intensive кремийг ч гэсэн одоо спонсор нь бол өнөөдөр яг одоо анх удаа харах гэж байна. За вау. Sika Intensive кремд нийт 89 төрлийн орц найрлага орсон байна. 89 төрлийн орц найрлага орсон. За эдгээр дундаас хүний биед одоо хортой 20 юм одоо орц найрлагыг бол чагсаацсан байгаа. Тэгэхээр энэ 20 нь юу байдгийг ч гэсэндээ хэдүүлээ мэдээ цураад авчихд юу нэлээдэггүй. За тэдэн дундаас нэг нь одоо Sika Incentive-д орсон байна тий. За тэгэд арьсны зориулт бол одоо 5 одоо зориулттайгаар орсон. Арьсыг чигээр хангаж өгнө, арьсыг хамгаалж өгнө, за арьсыг чигч лалтахаасыг блок хийж өгнө, арьсыг цайруулж өгнө, арьсыг тайвшруулж өгнө гэсэн юм 5 чадалтайгаар бүтээгдсэн. За эмзэг мэдрэмтгий арьсанд бол бас тохирч чаднаа гэсэн байна. Окей. За дараагийнх нь хэдүүлээ. Юу вэ? За filling gel, за recovery serum хэдүүлээ харчи. Тэр хаагаад ингэж орцсон байгаад энийг үзүүлээд хүмүүст ярих ч гэсэндээ ялангуяа солонгосын зах зээл дээр ажиллах захирлуудад маань энэ нь бол асар том за багаж бас зэвсэг маань шүү манайхан. За recovery serum буюу нөхөн төлөвлөх серумд нийт 19 төрлийн одоо орцтой байх нь байна. За тэдэн дундаас нөгөө 20 төрлийн химийн хортой найрлага гэж үзэх юм бол тэр 20-оос нэг нь ч ороогүй байна тий. За тэгээд доошоноо за нөхөн төлөвлөх серумын одоо 3 том зорилтод одоо чиглэсэн хэсэг нь юу вэ гэхээр арьснаас чиг алдалтыг блок хийж өгөх юм байна, арьсыг чигээр хангаж өгөх юм байна, арьсыг маш сайн хамгаалж өгч чадах зорилтоор ингэж энэ Huawei гэдэг аппликейшн бол манай бүтээгдэхүүн дээр тэгээ ийм дүгнэлтийг ингээ гаргахад тавьсан байна. За recovery serum бол ийм байна. За дараагийнх нь filling gel. За буюу нөгөө гуйжуулагч гэсэн манайхан. За гуйжуулагч маань яаж бүртгэгдсэн байна хараад ах юм.
нийт 33 төрлийн одоо орц найрлагыг өөртөө агуулсан байна. За хүний биед одоо асуудал үүсгдэг 20 одоо зүйлээс аль нь ч ороогүй. Тэг ямар ч тоо бүртгэгдэггүй байна. За мөн аллерги үүсгдэг зүйл ч гэсэн нэг ч бүртгэгдэггүй байна. Тэгээд энэ feeling gel-ийн гуйжуулагчийн манд гол зорилтод одоо төвлөрсөн ажиллагаа нь нийт 3 одоо зүйлд те төвлөрсөн гэж үзэх нь арсыг чигээр хангаж өгнө, арчгийг хамгаалж өгнө гэж энэ дахиад тайвшруулж өгөх зорилттой гэж шүү. За ингэж бүртгэгдчихье. Бүгд окей. За цэнхэр их байх тусам л одоо маш аюулгүй, маш тайван суудахтай болж байгаа. За тэгэхээр гуйжуулагч гээл те харчлаа хэдүүлээ. За дараагийнх нь одоо нөгөө юу cleanser цэвэрлэгч. За энэ бас хоо аппликейшн дээр ямар байдлаар бүртгэгдсэн байна вэ гэдгийг нь хэдүүлээ дахиад хамтдаа харъя. Вау, нийт 58 төрлийн орц найрлага орсон юм байна. За хүний биед одоо хортой 20 гэдгээс нэг нь ч байхгүй, аллерги үүсгдэг сомбон гэдгээс бас нэг нь ч ороогүй. За энэ одоо cleanser бид нэр тэ нүүрэндээ ингээд байнга хэрэглэсэн тохиолдолд арсыг чигээр хангаж өгнө гэж байна. Чигийг бас хадгалж өгч чадна гэж энэ бүр дүүрэн залттай байна. За тэгээд мөн чиг албалтыг бас тэ хамгаалж өгөх зорилттой байна. Мөн тайвшруулж өгөх зорилттой гэсэн эдгээр одоо чадaltaй байх нэ. Энэ юу маань дангаараа тэ нүур цэвэрлэгч маань. За тэгвэл дараагийн витамин С-ийн серум үлдэж байна уу? За витамин С-ийн серумыг хэдүүлээ хамт харъя. Витамин С глутатионы серум байгаа тий. За витамин С глутатионы серум руу орох юм бол нийт 51 орц найрлага энд агуулгдсан байна. За бид цэнхэр өнгө их байх тусам энэ өөрөө асар одоо хүнийг гэдэг хортой агуулмж маш бага энгийн гэсэн утгатай гэсэн үг. За тэгээд 20 хортой заалтнаас нэг нь ч ороогүй байна. Аллерги үүсгдэг одоо заалт нэг ч байхгүй байна. За тэгээд энэ маань витамин С глутатионы серум маань арсыг маш сайн чигээр хангаж өгнө, арсыг маш сайн хамгаалж өгнө. Дахиад арсны чиг алдалтыг блок хийж өгнө. Тэ одоо чиг алдахгүй гэсэн үг энийг төгсөж хахад. За мөн арсыг цайруулж өгнө, мөн тайвшруулж өгнө гэсэн чадалтайгаар бүртгэгдсэн байна. Тэгээд окей. Одоо эмзэг арсан ч гэсэн өөрөө маш сайн одоо тохирч чадах бүтээгдэхүүнээр бүртгэгдчихжээ. За үүний ар дээр энэ бид нэр сая 7 бүтээгдэхүүнээ бүгдийг нэг бүрчлээ яваад ороод үдчихлээ тийм үү. За тэгмүүд одоо доошоо нь явангууд Жемагийн өсний будагнууд. Вау, өсний сетүүд орсон гэж байгаа шүү дээ манайхаа. За бас өсний будаг, өсний сетээс гадна filler нөгөө cool gel маань орсон, аштай бактери бас иршээ орсон байна. Multisense amplifier гэдэг ингээд манай Gemmove гэдэг дараад оронгууд ерөөсөө Gemma-гийн бүх юмнууд орж ийн. За тэгвэл хэдүүлээ гоо сайхныгаар эхлээд дагнаад хараад үзчихье те. Multisense amplifier хэдүүлээ ямар яаж бүртгэгдсэн байгааг манайхан ахин нэг удаа харуулчих. Энэ сүүл орж ирснийг спонсор нь энийг ерөөсөө харуулж амжаагүй байгаа. За одоо хардаа Multisense amplifier. Тэгээд энэ 7 сетийг бид нэр хэрэглэхдээ Multisense amplifier-тайгаа хослуулаад хэрэглэх юм бол бүр гоё супер сет болно шүү дээ манайхан. Multisense amplifier байгаа учраас 7 сетэнд ингээ ороогүй ахин нэг юм хэсгүүд өгдөг байхгүй юу? Тийм учраас 7 сетийг Multisense amplifier-тайгаа бүр сайн оршуулж хэрэглээрэй. Тэ өнгөрсөн удаагийн хичээл дээр спонсор нь хэлсэнтэй адилханаар. За тэгвэл 73 төрлийн орц найрлага орсон. 73 төрөл энэ бол асар их тоо гэсэн үг. Одоо тэгээд Жамагийн бүтээтүнд ямар их орц найрлага орж байна. За тэгээд хүний бид хортой ямар нэгтэй химийн одоо хортой 20 найрлагаас нэг нь ч ороогүй байна. Аллерги үүсгдэг одоо зүйл нэг ч болоогүй байна. За маш өндөр чигээр арсыг чигээр хангаж өгөх нь байна, арсыг хамгаалж өгөх нь байна, ахаад арснаас чиг алдалтыг блок хийж өгөх нь байна, арсыг тайвшруулж өгөх нь байна, цайруулж өгдөг байх нь. За Multisense маань ийм тэ одоо байна. За эмзэг одоо арсанд ч гэсэндээ маш сайн тохирсон бүтээгдэхүүн гэж байна. За тэгвэл дараа нь амплификд үл арч. За
амфло бол хэдүүлээ 5x те амфлийн GMO 5x-ийг бол хангалттай мэдж байгаа. За эндээс энэ 73 төрлийн орц найрлага орсон байна. 73-даа одоо бүгд 0 гэж шүү дээ. Энэ 20 гэж ар талд нь 0 гэж явах юм бол нөгөө нэг хортой 20 орц найрлага гэсэн үг байхгүй юу? Энэ доотлох нь аллерги үүсгдэг одоо зүйл бас нөө байхгүй байна гэсэн утгатай. Тэр Huawei application дээр ийм гараад ирсэн зүйлийг бол Солонгост нэг ч хүн энэний өмнөөс ямар ч үг хэлэхгүй. Юугаар бид нөгөө нэг үнэхээр органик юм үнэхээр эко юм гэдгийг бид нэр хүмүүстээр яг энийг харуулад ажиллах бүр одоо маш том багцтай болцсон гэсэн үг байхгүй юу. За хэдүүлээ одоо Filtox шүү дээ. За Filtox-ийг гоо сайхны бүтээгдэхүүнээс Filtox-ыг хэдүүлээ үйлгээд хараад. За энэ утаснаас орж ирж байгаа. Filtox-ыг. За энэ 1 литрийн савлгаатай байсан 500 граммын савлгаатай Filtox-ыг шин оруулаад харж байгаа юм байна. За энд нийт 34 төрлийн орц найрлага орсон. Энэ Filtox-ийн тэ найрлага нь 34 төрөл орсон байна. За үүнээс арьсанд нөгөө нэг 20 одоо үзүүлэлт гэж байдгийн. Тэ нэг нь бол энэ дотор агуулгдсан байгаа юм байна. За тэгээд Filtox маань өөрөө арьсыг бас чигээр дөрвөж өгөх, арьсыг хамгаалж өгөх, арьснаас чиг алдагдлыг зогсоох, ахаад арьсыг цайруулах гэсэн үйлчилгээнүүд бол явж байна. Энийг харах юм бол за доош нь гүйлгээд окей эмзэг хуурай арьсанд ч гэсэндээ окей гэж. За Filtox юм байна. За GMO Bubble Gem гэдэг байгаа ш манайхаа. Манай Gemma-гийн савн байгаа тийм. За Gemma-гийн савн хэдүүлээ хамтдаа харъя. Нийт 28 төрлийн орц найрлага орсон. За 28 төрлийн орц найрлагаас хүний биед хортой 20 үзүүлэлтийн нэгэн чалга, аллерги үүсгдэг зүйл нэгэн чалга. За арьсыг маш сайн чигээр хангаж өгнө. Чиг алдагдлыг бас зогсоож чадна, арьсыг хамгаалж чадна гэсэн одоо зүйлтэйгээр бүртгэгдсэн байна. За Фридрагийн нарын тосыг манайхан мэдж байгаа шүү дээ, тэ Фридрагийн. За Фридрагийн шөнийн тосыг бас мэдж байгаа. Шөнийн тос ямар байна харъя. За нийт Фридрагийн шөнийн тоснд 64 төрлийн орц найрлага орсон байд юм байна. Нөгөө 20-тоогоос нэгэн ч байдаггүй юм байна. За аллерги үүсгдэг 3 тийм найрлага байд юм биш үү Фридрагийн шөнийн тосон дотор. За тэгээд энэ Фридрагийн шөнийн тос нь арьсыг чигээр хангаж өгөн. За чиг алдагдлыг бол маш сайн хамгаалж өгдөг байх нь, арьсыг хамгаалж өгдөг байх нь, арьсыг цайруулдаг байх нь, үчлээний эсрэг байх нь. За ийм 5 одоо чадaltaй байх нэ. За окей, шөнийн тос нэг иймэрхүү байна. Үүний ар дээр за Фридрагийн нарын тос гэж байгаа. Тэ за Фридрагийн нарын тос яг адилхан энэ удаад орж ирж байгаа Мugijaccia гэдэг нөгөө англиар бол inorganic sunscreen гэдэг тэ нэрлэгдэж байгаа Pizza-гийн аргаар гаргаж авсан. Ер нь бид нар Pizza арьсан дээр ингээ ойлгодог гэж зураг харсан шүү дээ. Тийм аргаар бүтээгдсэн нарны тос байдаг. Тэгээд одоо чиний нарын тас ороод ирсэн болохоор энэ одоо хэр борлуулагдах болдоо гэж бас санаа зовж л байна. За вау энд орж ирсэн нийт орц найрлагыг аваад үзэх юм бол 100 төрлийн орц найрлагатай гэж шүү энэ Фридрагийн нарны тас. За нөгөө нэг 20 зүйл дундаас чинь нэг нь энд бүртгэгдсэн байт юм байна. За аллерги үүсгдэг ямар нэгэн орц найрлага нэгч байдаггүй юм байна. Тэгээд арьсыг маш сайн чигээр хангаж өгнө, арьсыг хамгаалж өгнө. Арьсыг чигээр хангах нь бүр 62 гэдэг асар өндөр тоогоор тавигдчих. Тэгээ арьсыг хамгаалах нь 12-оор бүртгэгдээд. За арьсны чиг алдалт 10-аар бүртгэгдээд. За арьсны хамгаалалт нарны хит ягаан туянаас хамгаалах нь 2. Тэгээ арьсыг цайруулах нь 1 гэдгээр бүртгэгдсэн байна. За энэ бол Фридрагийн Gemma гэдэг нарын тос ингэж бүртгэгдэж орж ирсэн байна. За дараагийнх нь Фридрагийн тэжээлийн тос гэж яригддаг тийм. За Фридрагийн тэжээлийн тос болохоор хартаа нийт 63 төрлийн
орц найрлага орсон. За тэн дундаас нөгөө арьсанд асуудал үүсгдэг 20-оос 3 нь орсон байт юм байна. Харшил үүсгдэг одоо 3 тоотоогоор харшил үүсгэж бүртгэгдсэн байт юм байна шүү. Энд одоо Фридрагийн тижлийн тосыг. За Фридрагийн тижлийн тос маань нийт арьсыг чигээр хангах нь 30 тоотоогоор бүртгэгдсэн. Арьсыг хамгаалах нь 9-оор бүртгэгдсэн. За арьсны одоо чиг алдагдал 3-аар бүртгэгдсэн. Арьсыг тайвшруулах нь 2-оор бүртгэгдсэн. Арьсыг цайруулах нь 1-ээр бүртгэгдэж тэмдэглэгдсэн байт юм байна. За Фридрагийн step 1 гэж яригддаг тест одоо цэвэрлэгч хөөс байгаа. Одоо энзим гэж үнэхээр бас монголчууд бол дурлаж хэрэгжилж байгаа бүтээгдэхүүний нэг гэлтэй. За энд болохоор нийт 19 төрлийн орц найрлага байдгаас нөгөө 20 зүйл алга байна. Тэ аллерги үүсдэг зүйл байхгүй. Маш сайн нормалны гэж ойлгож болно. За арьсны чиг алдагдлын хувьд бол 19-оор явчих манайхаа. За тэр арьсыг чигээр хангаж өгнө 11-ийн тоотоогоор. За арьсыг маш сайн хамгаалж өгнө 4-ийн тоотоогоор. Арьсыг тайвшруулж өгнө 1 гэсэн байна. Маш сайн арьсыг нөө хогч руу гуйжуулж өгнө. За би нэг үг сурсан. Гуйжуулна гэд юу гуйжуулах нь үхсэн арьс гэж хэлэхгүй хогч руу гэж хэлэх юм байл шүү. За хогч руу гуйжуулна. Тэгээ арьсыг цайруулна тий. За ингээд бол Фридрагийн бол цэнхэр тэмдэглэгээ бол асар өндөр байна. За орц найрлага нь ингээд дараад орох юм бол бүр орц найрлагын дэлгэрэнгүй бүгдийг нь бас ингээд гаргаад ирдэг. Солонгос хэлтэй байх юм бол энэ одоо ингээд орцсон байгаа нь биднэрт маш чухал л та. За энэ өмнөх одоо Кушон эднэр байсан ба штэ өмнөх байсан 11-р сетийг бас бүгдийн тусад нь оруулсан юу байгаа юм байна. Жемов гэдэг дотор эднэрийг гаргаж тавиагүй өмнөх байсан бүх юмнууд байгаа юм байна манайхан. За өсний сет орсон байсан өсний сетийг хэдүүлээ нэг хамт хараад байгаа. Бүр шинжлэгдсэн шин савлгаатаагаар орсон өсний сет байвал амар байна л та. Үгүй бол та нарт хэд юм шал өөр юм үзүүлээд хэрэггүй. Эдгээр маань бүх савлгаа нь өөрчлөгдөж байгаа болохоор за өсний будагны одоо 4N, 5N, 6CB, 7KB, 8 гэдэг ингээд 5 төрлийн өсний будаг байгаа штэ. За өсний будаг руу ороод үзчихье манайхан. Өсний будаг яаж бүртгэгдсэн. Одоо спонсор нь гэсэн яг та нартай яг зэрэгцээд би энэ өсний будагны нэр бол анх удаа харж байна. За өсний будагны 4N гэж яригдчихэж байгаа. 4N болохоор нийт 30 төрлийн орц найрлагатай байна тий. За энэ 30-аас ер нь та нар сая харлаа ш. Өнгөрсөн гоо сайханд бол ингээд цэнхэр дүүрэн байсан ш. Цэнхэр дүүрэн байна. Цэнхэр дүүрэн гэдэг нь нөгөө харьцангуй маш одоо дажгүй байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бол цэнхэр ягаа шар улаан өнгөнүүд ороод ирсэн. Тэгэхээр энэ нийт одоо 30 орц найрлагаас хүний бие нөгөө асуудал үүсгдэг гэдэг 20-оос 2 нь орсон юм байна. Аллерги үүсгдэг найрлага 4 орсон гэж тэмдэглэгдсэн бай шүү. За тэгээд чигээр хангаж өгдөг гэдэг нь 4 тэмдэглэгээтэйгээр үсийг хамгаалж өгдөг нь 4 тэмдэглэгээтэйгээр үснээс одоо чиг алдагдлыг бас блок хийдэг нь 2 гэдсэн тэмдэглэгээтэйгээр тэмдэглэгдсэн байна. За хараад аваарэ манайхан. Тэгээд хэдүүлээ өөрийнхөө харсан нүдэрээ харсан зүйл дээр хүмүүст ярих чинь бас өөр штэ. За өсний будаг дээр 5 дээр Huawei гэдэг аппликейшн дээр энэ бол ингэж тэмдэглэгдсэн байна. За нийт одоо 30 орц найрлагатай гэж үзэх юм бол одоо хүний биед асуудал үүсгдэг 20 зүйлээс 2 нь тэмдэглэгдсэн байна. За аллерги үүсгдэг одоо найрлага бас 4 одоо орсон байна. Чиг арьсны чиг мөн арьс үсний чиг үсийг хамгаалах 2 дээр 4-4-өөр. За үсний чиг алдалтгланаар 2-оор тэмдэглэгдсэн байна. За өсний будагны 5 иймэрхүү. Зараа 6-ыг нь хадгалаа харч. За Huawei гэдэг аппликейшн дээр за 6 нь болохоор ингэсэн байна. Нийт 37 орц найрлага орсон байна шүү дээ. Дээр төшрөм орц найрлага нь бол нэмэгдэж чинь тий. За энэ 37 орц найрлага дундаас 3 нь нөгөө нэг юм арьсанд асуудал үүсгдэг 20-оос 3 нь орсон байна. Аллерги үүсгдэг 5 орсон байна.
6-ад нь. Зя. 7-гийн хэдүүлээ хамт харч. Тэр эхний ээлжинд бид нэр бас энийг хараад хүмүүст үзүүлээд сурчна гэдэг чинь чухал да манайхаа. Хэдүүлээ бас нүдэрээ өөрснөө хараад авч ийн чинь бас их чухал байгаа даа. За нийт 30 орц найрлагатай юм байна 7. Тэгэхээр 6 нь бол илүү олон 37-г илүү ихийг агуулсан байна тий. За тэндэн дундаас одоо арьсан дээр асуудал үүсгдэг 20, аллерги үүсгдэг 4 гэж бүртгэгдсэн байна. За тэгээд арьсан дээр худлааш үүс иржэж үсийг чигээр үсэн дэх чигийг өгөх мөн үсийг хамгаалах гэдэг нь 4-4-өр бүртгэгдээд бас үснээс чиг алдалт нь 2-оор бүртгэгдсэн байна. Тэр яг энэ чиг хамгаалалт эднэр бүгдээрээ яг адилхан тэмдэглэгээтэй байна тий. За тэгвэл 8 нь яасныг харъя. 8 нь ямар онцлогтой байд юм бэ харч. За нийт 29 төрлийн орц найрлага орсон байдаг. 29 төрлийн орц найрлага дундаас нөгөө нэг 20-с чинь 2 бүртгэлтэй байна. Аллерги үүсгдэг одоо орцол 4 бүртгэгдсэн байна шүү. За нөгөө хэд нь бол адилхан 4-4-2-оор бүртгэгдчихжээ. За ийм байд юм байна. Хаа гэдэг аппликейшн дээр Gemma-гийн Gemu брэнд бас өөрийн бүртгэлээ хийгээд тэ өөрийн харуулах зүйлтэй болоод энэ ялангуяа сүүлд орж ирсэн 7-тай сет ийм хурдан хүмүүст үзүүлэх хаа бүртгэгдсэн байгаа нь бол маш чухал байна. Бид нар одоо Солонгос дахиад явж байгаа хүмүүсийн хувьд дахиад Монголдоо ч гэсэн та нар маань хин нэгэнд те мэдлэгтэй ингэдэг ахгүй да ийм имийг ингэж харж бид нар илүү баталгаатай гэдгийг мэдэж болно. Maybe те өөр газрын өөр бүтээгдэхүүн нэг ч гэсэндээ та нар нэрийг хийгээл яваад ороод үзчих. Те тэгэх юм бол эндээс хангалттай юу яа харах боломжтой байгаа. Хангалттай дүгнэлт их боломжтой юм байгаа. Тэгэд үүнийг бас та нар маань ажилдаа ашиглаарай. Тэгэд яг ингэж бүртгэгдсэн хичээлийг нэх урт хичээл болохгүй байлгүй групп дээр бас яг энийг видео чигээр нь харуулъя. Тэгээд та нар өөрснөө ажилдаа бас ашиглаарай. За. Окей. Үүгээр өнөөдрийн одоо та бүхэнд үзүүлж харуулъя гэсэн хичээл маань өндөрлөж байна. Та бүхэнд асуулт авах юм бол манайхаа асуугаарай. Тэгээд одоо зарын чанартай зүйл одоо хүрэхэд өнөөдөр маргааш Солонгост One Day Seminar гэдэг одоо 7-тай сетээр нь сургалтууд явагдана. Тэгээд тэр сургалтын дээр One Day Seminar ер нь хэдэн сарын дараа анх удаа бас зохиогдож байна гэсэн үг л дээ. Орон нутгаас ч гэсэн асар олон хүмүүс ирж нэлээд хөөрхөн том үйл ажиллагаа болох байх гэж бодож байна. За тэр маргаашийн үйл ажиллагаа 2 цагаас эхлээд 5 цаг гэхэд дуусахаар байлаа. 2-оос 3 цаг үйл ажиллагаа байгаа. Тэгээд тэнд бас баг хамтлаа бас өргөнөөр оролцуулаарай. Тэгээд энэ хагасаа өдрийн юу байхгүй офлайн үгүй хагасаа өдрийн сургалт маань одоо байхгүй. Тэгэхээр